Сайн байна уу? Энэ удаагийн бичлэгээр манай дэлгүүр дээр бэлэн зарагдж байгаа гейминг зориулттай хагас кейборднуудыг нэг бүрчлэн задлж тест хийж үзцгээе. Түүнчлэн кейбордны талаарх ерөнхий ойлголтоо хамтдаа дэвшлүүлцгээе. Бидний өдөр тутмын хэрэглээнд ашигладаг кейборд нь өөрөө хоёр өөр даралттай байдаг. Нэг нь механик, нөгөөх нь мембран. Мембран нь одоо энэ харж байгаачлан цаана юм зөөлөл өвчтэй нэгдсэн хавцсан дээр даралтууд нь очдог. Сул тал нь энэ даралт эвдэрлэхэд энийг шууд дангаар нь солих боломжгүй. За механик маань болохоор сүүлийн бүх кейбордн дээр механик даралттай хийгдэж байгаа. Механик гэдэг нь өөрөө яг ямар ойлголттой юм гэхээр свичтэй болчдөг. Свич буюу даралт бүсэг бүр тусдаа даралттай гэсэн. За энэ даралтын чимээг өөрчилж болно. Хүсэх юм бол энэ даралт эвдэрлэхэд дангаар нь энэ хөө свичийг солиод хэвэн болно гэсэн. Тэрийгээр онцлог давуу талтай. Энэ хөө свич маань өнгөөрөө ялгардаг. Өнгө болгон өөр нэгэн онцлог шин чанартай. За тухайн шин чанарууд нь юу юугаараа мэдрэгдэг вэ гэхээр энэ даралт, нэгдүгээр даралт, энэ дээрс буцах, бүтэн дарагдж байгаа мэдрэмж одоо яг хурууны өндгөн дээр мэдрэгдэх мэдрэмжээрээ ялгардаг. За түүнчлэн эндээс гарах дуу чимээ гэсэн. Хүний одоо жишээлбэл шар, цагаан, цаарал гэд маш олон өнгө гэдэг дотроо тэр болгон дээр дарагдах мэдрэмж нь өөр, буцах мэдрэмж нь өөр гэсэн. Одоо энэ цэнхэр дээр жишээлбэл ингээд дараад буцаж байгаа тэр пүшний хэмжээ хуваараа өөр байдаг. Бүр илүү нарийн судлыг гэвэл бидний хувьд нэлээд судал шаардлагатай болдгоо. Ихэнх кейбордууд нэмэлт солихын свичүүд дагалдаж ярьдаг. Хэрвээ энэ дагалт маань нэвдэрлээ гэхэд солих боломжтой байдаг. За тийм манай дэлгүүр дээр зарж байгаа кейборднууд нь 3 өөр төрлийн свичтэй байна. Хамгийн ихэнд танилцуулагдах миний дуртай энэ цагаан свич юм чимээгүй байдаг. Буцах дуу байхгүй. Даралт их зөөлөн. Тэр ерөнхийдөө яагаад цагааныг илүүтэй үздэг вэ гэхээр гişт байгаа хүмүүс, дэргэн тойронд байгаа хүмүүстэй альсгүй багийнхандаа төвхтөө тачигнсан чимээг өгөхгүй гэсэн. За хоёрдугаар цаарал цагаан хоёр даралтай ерөнхий ижлэн байдаг. Бас чимээгүй. Гэхдээ цаарал нь арай илүү зөөлөн даралттай байдаг. Цэнхэр болохоор чимээт. Түрүү хэлсэн тийм. Яг ийм тачигнсан чимээт. Энэ бол жоохон төвхтөө яг үнэ. Тоглож байгаа хувьд багийнхан тачигнсан чимээ их орж ирдэг. Хоёрдугаарт нэргэн тойронд байгаа хүмүүст нэлээд төвхтөө байдаг. Тэрнээс гадна свичнийхаа брэндээс хамаарат өнгөн ижлэгэн ч гэсэн дарагдах чимээ бас өөр байдаг. Одоо Royal Clutch Grey switch маань нэг иймэрхүү чимээт. Энэ бас их гоё дуутай. Гэхдээ яг түрүүнийх шиг юм чимээгүй биш тачигнсан дуутай болчоор бас л жоохон төвхтэй. Гэхдээ хүн үний хэрэглээ өөр сонирхол өөр гэдгийг мартаж болохгүй. Бидний 100 шууд одоо цэнхэр өнгөтэй, цагаан өнгөтэй бол яг л бүгд ижлэгэн тэгж дуурах ёстой гэж ойлгож болохгүй. Тухайн свичийн брэнд болон үйлдвэрлэгчийн гаргасан загвараас хамаарат бүгд дууралтууд нь өөр байдаг. Одоо жишээлбэл түрүүн энэ дээр үзсэн саарл өнгөтэй даралт нэлээд чимээгүй байсан. Кейборд болгон дээр өөр ямар дууралт гарахыг хамтдаа олж харцгаая. Хамгийн ихэнд Royal Clutch RK75-ын саарл свичийг хэрхэн дуурдгийг сонсцгоё. Blue switch, цэнхэр switchтэй 60% RK. Тэгвэл саарл цагаан холилдсон switchтэй. Инкер брендийн цагаан switch. Сүүлийнх нь мембран кейборд. Механик бос. Нэг чухал зүйлийг дурдах марцсан байна. Механик кейбордны суурь маань хоёр өөр төрлөөр хийгдсэн байдаг. Суурь хавтна. За тэр нь юу вэ гэхээр одоо энэ Inker брендийн switchийг солихын тулд бидний хувьд
заавал задлаад бүрэн задлж иж хойтлын гагнаасыг нь аваад солих боломжтой байдаг свичийг нь. Нөгөө төрөл нь болохоор арай сүүлийн үеийн он залуу гэх юм уу, аль эсвэл арай үнэтэй брэндүүд дээр ажиглагддаг. Тэр нь юу вэ гэхээр энэхүү свичийг шууд өөр дээрээс нь replaceable буюу шууд татаж гаргаж ирээ солих боломжтой байдаг. Заавал бүтэн задлах шаардлагагүйгээр одоо та эдтэй энэхүү дээдлийг нь авч үзүүлцгээе. Өөрт нь дагаж ирж байгаа энэхүү татдаг зүйлээр ингээд татаа гаргаж шууд суух татж байгаа юм шиг. За тэгээд цаад суур маань өөрөө хоёр контакт нь шууд дээрээс нь солих зорилттойгоор хийгдээд өгсөн байдгаа гэсэн. Хамгийн ихэнд танилцуулагдах keyboard EOSO брендийн Cadlanzo. Даралтын төрөл нь чимээгүй white switch, холболт утастай. Нэмэлт тохиргоо болон функц, макро тохиргоо их боломжтой, угсраа даралтын, гэрэл RGB 4 уургамаар асах M1-ээс M4 тохиргоотой. Үсэгний тоо 39 зүүн талдаа нэмэлт G1-ээс G4 F үсэгтэй даралт нь давхарддаг. За онцлог нь switch-ээ шууд өөр дээрээс солих боломжтой. Нэмэлт гар амрагчтай, энэхүү гар амрагч нь соронцтой. Үүний хувьд 180 мянга. За хамтдаа задлж үзцгээе. Хоёрдугаар танилцуулах загвар мөн адил EOSO брендийн дараагийн загвар болох Cadlanzo 22. Ерөнхий загвар бүтцийн үед яг ижилхэн гэхдээ уцгүй болсон. За уцгүй гэхээр 2.4 Гц холболттой. Даралтын үед RGB гэрэлтэй. За тэгээд switch нь өөрөө white буюу өмнөхтэйгээ ижилхэн чимээгүй даралттай. Онцлог давуу тал нь 1920 мАh-ийн батарейтай. Тэрхүү батарей нь уцгүйгээр хэрэглэгээд 15-аас 20 цагийн тасралтгүй хэрэглээг хангана. За үүний үед 20 мянгаар илүү 200 мянгаар зарагдана. За тэгээд задлаад үзцгээе. Гуравдугаар танилцуулах загвар маань брэнд Red Dragon модель K585 даралтын төрөл чимээтэй чимээгүй сонголтоор Blue, Black, White гэсэн 3 өөр төрлийн switch-ний сонголттой. Холболт нь 2.4 Гц. Функц бол нэмэлт тохиргоо компьютер залгаж даралтуудыг үсэгний даралтыг хүснээрээ програмаар өөрчлөх боломжтой. Rec буюу макро даралтыг угсраа даралтыг хийх боломжтой. Гэрлийн хувьд 4 өөр төрлийн RGB гэрэлтэй M1-ээс M4 гэх сонголтоор өөрөө хүснээрээ даруулна. Үсэгний тоо нийт тоо 42. Зүүн талдаа G2-оос G5 гэх нэмэлт даралтуудтай. Баруун доороо NP гэсэн бусад keyboard-ыг бодоход NP гэсэн хоёр тусдаа даралттай. G1 гэх энэ дээр нэмэлт space хажуу даралт нь space-ийн хувьд болохоор энгийнийг бодоход тусдаа доороо байдаг гэсэн. Ердийн бус. За тэгээд онцлог нь switch-ээ өөрөө солих боломжтой өмнөх загвар шиг нэмэлт гар амрагчтай 3000 мАh-ийн багтаамж бүхий батарей 30-аас 35 цагийг тасралтгүй ажиллуулна. Үүний хувьд 200-аас 235 мянган хооронд байна. Хамтдаа задлж харцгаая. Дөрөвдүгээрт ZV брэнд модель K106 даралтын төрөл чимээгүй white switchтэй холболт утастай 1 м USB-A функц нэмэлт тохиргоо байхгүй таг стандарт гэрэл нэг төрлөөр RGB асна үсэгний тоо 34
Онцлог гар амрагч switch солиход заавал задлжээ солино. Үн 110. Хинжээний нарийнхан талтай. Тэр том бартанд жоохон тохирч байгаа. Өмнө загвар даарч байгаа. Жоохон авчиг. Өснүүдийн зай багтаа гэсэн. Начиг жижиг гахта жижиг богино бодонгол. Тавдугаарт брэнд Inker модель K9 даралтын төрөл чимээгүй чимээтэй сонголтоор blue болон white switch, холболт утастай USB-A 1 м, функц нэмэлт тохиргоо нь ердийн стандарт, гэрэл нэг төрлөөр өсгөний тоо 34, нэмэлт даралтгүй, гар амрагчтай switch солиход заавал задлана. Үн 65 100 мянга гэсэн хоёр сонголттой. Хамтаа задлж үзцгээе. Чимээгүй болон чимээтэй даралттай хоёр төрлийн дууралтыг шалгацгаая. Зургдугаарт брэнд ихэд хэцүү. Ер нь нийтлэг мембран кейборд хамгийн ихэнд танилцуулагдсан нөгөө механик бус хавцсан суурьтай. Даралтын хувьд ерөнхийдөө яг л байдаг л даралттай илүү дутуу нэмэлт функц байхгүй. USB-A метрийн урттай залгууртай. Чимээний хувьд онцлог нь өөр дээрээ ингээд PUBG-ны тохиргооны даралтуудтай. Тэгэхээр энийг л олж үзсэн дөө. 7 дугаарт брэнд Royal Clutch модель RK61 RGB даралтын төрөл чимээтэй blue switch, холболт утасгүй 2.4 Гц Bluetooth хосолсон. Функц нэмэлт тохиргоо нь PC залгаж нэмэлт програмын тохиргоо их боломжтой. Гэрэл RGB, батарей 1405 мАh 15 цаг тасралтгүй ашиглана. Онцлог овор жижиг, switch шууд солих боломжтой. Үн 119. За хамтдаа задлж үзцгээе. Эцсэн дүгнээд хэлэхэд альва бараа бүтээгдэхүүн хит үнэтэй хэд хямдхан байлаа гэдэг таны их хэрэгцээг хангахгүй байна гэсэн ойлголт бол биш. Тийм учраас бидний хувьд авахаас өмнө сайн судалж яг ямар зүйлд хэрэглэх, ямар хэрэгцээнд ашиглахаа нэн дөрөнд бодох шаардлагатай гэж бодож байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.